Корнет төр тохиргоо ихтэй эхлээд ингэж чинь гэсэн үг. Энд нэг жампер байгаа. Энэ жамперыг хоёр шонгоо пермичгэлж хийж хагаад тэгээ блок дээрээ дараад нэг дараад нэг дээрээ 1 2 3 тэгээ 3-ын тоо дээр 1. За ингээд арчингууд энэ улаан навчдаг л. Улаан навччихвэл нь галын тохиолдол тохирцсон байна гэсэн үг. Тэгчээ дараа зүг тест хийчихнэ. Ингээд галын тохиолдлыг чинь тохиргоо нь болчих гэсэн үг. За одоо энэ пермичгээ буцаагаад авчихна гэсэн үг. Ингээд авчихлаар галын тохиолдол чинь хийж ажиллах нь болчихно. За энэ өөр дээр нь 3 шиг хар өнгийн диод тэгэхээр 12 шиг эсэргүүцэл ирж байгаа. За тэрийгээ болохоор юу яаж чинь гэсэн үг. Эсэргүүцлээ болохоор одоо диодн дээр хоёр талд нь холбоод яг энэ шиг холбоод холболт нь болохоор за хасах CO, SO, хасах TV гэсэн 3 хөлийг нь холбодог. Одоо өөрт ч юм бол 3 шиг ийм эсэргүүцэл холбогдсон диод байна гэсэн үг. За тэн дээр болохоор холбогдсон диодныхоо энэ тэмдэглэгээтэй талыг нь болохоор нэмэх 12 вольт руугаа чиглүүлээд одоо нэм 3 шиг энэ диодны чинь үзүүр нь давхарлагдана гэсэн үг нэмэх 12 дээр. Диодны нөгөө хөл нь болохоор за одоо энэ дээр гурван нь холбогдсон доош нь нуулаад харцсан байна. Одоо энэ дээр диодны нэг хөл нь CO дээр нөгөө хөл нь болохоор нэмэх 12 дээр. Хоёр дахь диодны нэг хөл нь бол одоо тэмдэглэгээгүй тал нь болохоор SO тэмдэглэгээтэй цагаан тэмдэглэгээтэй тал нь нэмэх 12 дээр. Гурав дахь диодны тэмдэглэгээтэй тал нь нэмэх 12 дээр. Одоо энэ тэмдэглэгээгүй хар тал нь болохоор энэ TV дээр холбогдсон гэсэн үг. Одоо энэ дээр ингэ холбогдсон байна гэсэн үг. Ингээд TV дээр тэмдэглэгээтэй тал нь бүгд энэ нэмэх 12 дээр давхарлагдсан. Дуут тохио нь болохоор одоо асах CO нэмэх 12 дээр холбогддог энэ дээр. Одоо энэ дээр энэ дуустал холбогдсон байна гэсэн үг. За энэ улаан нь болохоор улаан буюу нэмэх нь болохоор нэмэх 12 дээр тэмдэглэгээтэй хасах нь болохоор хар нь болохоор одоо ZO дээр холбогддог гэсэн үг. Дуут тохио нь ерөөс энэ хоёр дээр л холбогдож байна. Энэ хоёр дээр. За юун дээр болохоор зооныхоо холболтыг болохоор одоо энэ дээр нэмэх хасах хар улаан утсаар холбогдсон байна гэсэн үг. За улаан нь болохоор 2 дээр хар нь болохоор 4 дээр холбогдож байна. За энэ зооноос одоо энэ станцаасаа гарсан утас одоо энэ холболт нь болохоор улаан нь 1-р зоон дээр хар нь болохоор хасах одоо T-с буруу харцтай би энэ offset дээр гэсэн үг. За эхний нэг зоон дээр энэ утаа мэдрэгч ингээд холбогдчихж байгаа. Дараагийн утаа мэдрэгч нь болохоор ялгаагүй одоо 2 дээрээс нь аваад 2 дээрээс нь улаан нь 4 дээрээс нь болохоор буюу хасах нь аваад дараагийн мэдрэгчнийхээ 2 4 дээр нь яг ижлэхэн ингэ холбогдож байна. Энэ эсэргүүцэл нь болохоор ерөөсөн нэг зоон дээр нэг шиг эсэргүүцэл тавигдана. Одоо нэг зоон дээр 10 мэдрэгч холбогдоод 10 дээр нь эсэргүүцэл тавихгүй зөвхөн нэг зоон дээр нь одоо нэг мэдрэгчэн дээр нэг л эсэргүүцэл тавина. Тэгэхээр одоо нэг зоон дээр нэг эсэргүүцэл гэж холбогдсон байна. За энэ гараар мэдрэгчийг болохоор 2 дугаар зоон дээр холбогдсон байна. Одоо яг нэмэх хасгаар нь харыг нь болох дээр хасах дээр улааныг болох дээр нэмэх дээр нь холбогдсон байна. За сул борт үлдэх юм бол энэ үлдсэн эсэргүүцлээрээ одоо 8 9 2-ыг ингээд пермич хийгээд битлэхийг битүүрүүлсэн шиг ингээд заавал битүүрүүлэх хэрэгтэй. За ингээд болчихсон. Одоо ажиллагаа нь ямар ажиллагаатай байна вэ гэхээр
За одоо энэ дээр 8 дээр хэлхийг ингээ битүүрүүлсэн. 1 2 дугаар зоон дээр. Одоо 1-р зоон дээр нь утаа дулаан хоёр өгсөн. 2-р зоон дээр гар мэдээлэгч. За дууган дээр харч. За одоо эндээс гар мэдээлэгчийн тараад ажиллуулчих. Энэ 2-р зоон дээр.